Hi guys, Combine бичлэг хийхгүй 6 сар алга болсон байна. Энэ хугацаанд нэлээд олон ивентүүд гарсан байна. Тэр ивентүүдийн би бүгднийг тайлбарлахгүй үлдээчихлээ. Энэ бүх зүйлүүдэд та нараас гүнээ уучлалт хүсэж байна. Би дахиад алга болохгүй. Яг алга болохгүй гэж хэлэхгүй л дээ. Гэтэл алга болохгүй. Тэгээд нөх их нуршмааргүй байна. Нуршлуул энэ бичлэг хэр удах юм блэ тийм үстэй. Тэгэхээр өнөөдрийн бичлэгтээ орцгоё. Хэрхэн авах вэ? Mobile Legends ба Jujutsu Kaisen. За тэгэхээр Jujutsu Kaisen ивент маань бусад чрес цуглуулдаг ивентүүдтэйгээ төстэй. Тэгээ би үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр миний одоо хэлж байгаа энэ аргыг бусад чрес цуглуулж скин авдаг ивентүүд дээр ажиллана гэсэн үг. Тэгээд скин авахын тулд заавал 1200 чрест өгдөг ба нэг даралтанд 5-аас 20 чрест унах магадaltaй байдаг. Тэгээд үүнээс бид дунджаар нэг даралтанд 10 чрест өгнө гэж бодж үзээд бид нар 120 удаа дарах ёстой юм аа. Нэг даралтын үнэ нь өдөрт 50% буурдаг ба энэхүү ивент нь 35 өдөр үргэлжилнэ. Тэгэхээр өдөрт нэг удаа даймондаараа дарах нь 35 даралтын үнийг 50%-аар бага үнийн дүн зарцуулна гэсэн үг юм. Энэ дээрээ 4 weekly diamond авч хийдвэл таны санхүү тустай болно гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд бас премиум supply мартаж болохгүй. Бусад ивентүүдийнхээ адил 2 фейстэй гарах ба нийтдээ 60 токен өгнө. Премиум supply-ийнхаа даалгаврыг биелүүлэхийн тулд фейс тус бүр 500 diamond-ыг нэглэж diamond-ороо 10 дарж таска биелүүлсэн. Нэг фейсийн таскнаас ойролцоогоор 30-ыг авч өөрийн diamond-ороо дарсантай нийлээд 40 дарах нь. Тэгэж 2 фейс дарснаар 80 удаа дарах юм л да. Үүн дээрээ нэмээд өдөрт дарах 35 даралт нэмэгдээд ерөнхийдөө скинээ авах чрээс цугларч байгаа юм. Танд миний энэ аргын зарим нэг зүйл ч юм уу эсвэл зарим нэг ямарваа нэгэн зүйл нь танд таалагдахгүй байж болно. Тэгэхээр та миний энэ аргын ерөнхий чанарыг ашиглаад өөрөө анализ хийж өөртөө тааруулан энэ аргыг өөрчлөх боломжтой гэдгийг санаарай. За тэгээд энэхүү бичлэг дуслаа. Баярлалаа. Баяртай. Like and subscribe.